За яа. Бүтэн гаргаж яах вэ? Гутал өмсдөг шүү. Зүгээр чээж ин гаргачихлаа. За эхлэх үү? Эхэл. Өөрөнгөө аймгийн Бүрдмийн 3 дугаар гимэлчин Сүхбаатар гэж хүн байна. За тэгээд мал хийж байгаа одоо аялал жуулчлалын ажил эрхэлж байна. Миний хийж байгаа ажлын гол зорилго бол малчид бол одоо мал хасгадуур бас орлого олох юм а гэдгийг бодож байна. Тэгээд миний хувьд одоо энэ нутагт одоо сууршаад нутаглаад одоо социализм багасгах бол одоо 40-60 жил энэ нутагт байж байна. Тэгээд манай нутаг орон бол одоо байгалийн бас өвөрмөц сонцлогтой газар. Аялал жуулчлалд одоо бас давуу тал ихтэй учраас аялал жуулчлалыг одоо ажил эрхэлж байна. Тэгээд одоо бид нар одоо хамтраад одоо хамтын хүчээр амьдардаг 3-4 айл байна. Бид 4 айлын донд бол одоо энэ аялал жуулчлалыг хөгжүүлснээр дор өрнөд хэмжээний орлого олж байна. Тэр нь одоо нутаг орон энэ байгалаа одоо дэлхийн хүмүүс бас танилцуулж байна. Маллаа одоо малчууны хийдэг өдөр тутмын ажлуудыг одоо үзүүлж байна. Өшөө одоо үзүүлэл нарийн ширийн юмгиул зөндөл байртай малчуун ч юм одоо өдөржингөл одоо ажилдаг учраас малгааны арга сонирхсон хүмүүс хадгуур малчууны одоо өмсөж идэж уудаг юмыг үзэх янз янзын юм одоо үзүүлэхэд бол одоо тэгэл чадах шинээр л одоо оролцдог. Бид нэр одоо нийлээд одоо сондохгүй хэдэн хүмүүс байна. Тэмээ бол одоо гол нь тэмээ аяллыг хөгжүүлэх, тийм өвлийн аяллыг хөгжүүлэх зорилготой. Өвлийн одоо жуулч тэрэгт тухтай байх үүднээс өвлийн байшин, өвлийн одоо ийм шовгор тэгээ усан дорох газар мазар ингээд бүх юмыг бэлтжил одоо бэлдээл. Тэгээд одоо малчин малаас гарч ирж байгаа түүхий цагаан идэ тэрийг одоо гадаадын жуулчд идүүлэх гол нь тийм жуулчд зориулсан одоо юм л хийгэл зорилготой бас нэг хамт олон бүрэлдэхүүн ажиллаж байна. Ийм л байна. За та морин аялал, тэмээ аяллууд бас хийх боломжтой байсан тий. Ер нь бол жуулчид дээд нь хэд хоногийн аяллуудыг сонирхтыг. Одоо сайхан бороо ороод байна. Жуулчид бол яг манай дээрээ 1-2 хоноод 2 хоногтой бол одоо тэр Монгол малчдын идэж уудаг юм идэж уугаад өмс зүйдгийг бас өмс зүүгээд тэгээд хоол ундын идээд тэгээд одоо Монгол тоглоом наад монголчууд юугаар тоглоомнаад гэсэн шагаан тоглоом идэж тэгээд одоо тийм л юм хийдэг. Тэгэхээр миний гол санаа бол өвлийн тэмээ аялал гэдгийг л одоо 20 км дотор юм уу энэ хэлсэн донд ингээ явдаг шүү дараачийн аялал очиж тэнд бас хондог тэндээс яг дамжаад цаашаа явдаг. Тэгээ энэ өөрөнд тогтцтой газруудыг үздэг, хардаг. Тийм л юм гол санаа бол хийх санаатай нэг өвлийн бэрэл. Тийм байна. Өвлийн тогтчлолт хийгээд өвл одоо дулаан тогтой байлгахад нь зориулж бас олон гоё тогтчлтуудыг бол хийж байгаа юм байна Сүхбаатар маань. За тэгээд энэ зориултын ийм одоо усанд орох, ариун цэврийн өрөө нойлын асуудлуудыг бас шийдэж байгаа юм байна. За энд бол өвл нь ингээд аялаа авахд зориулсан юунуудыг бол бас зорилготой кемп барьж байна тий.
За манай яг мал дээр одоо мал аж ахуй дээр ажиллаж байгаа хүмүүсээ бол тэнцээний бас тусдаа гэр оронтой малаа үзүүлдэг. Бас тусдан авдаг. за Жуулчин байна. Сүхбаатарынхаа та чинь хэдэн жил одоо жуулчин авж байна? Би одоо нэг 17-8 оноос хойш одоо жуулчин сонирхож эхэлсэн. За энэ тэгээд Элсэн тасархаагаас нэг хэдэн километр зайтай вэ? Тасархаагаас одоо 3 км-ийн зайтай. Элсэн тасархаагаараа Үр хангаас салдаг зам руугаа яваад тэгээд тарны гүүрээр гараад тэгээд 1 км гарав. 2 2 км зайтай. За тэгээ энд Элсэн тасархай дээр бид нар бол нэг их бөөгнөрсөн төвлөрсөн байдаг бол энд ингээд нам гүм юм гоё. Яг л одоо их гоё ингээд отоглоод бууцсан. Одоо нэг айл нь үхрээ, нэг айл нь хонио хариулдаг. Тэгээд нэлээд хол дээр үеийн одоо нөгөө нүүдэлчин айлуудтай яг ижил төстэйгээр хуваарлалтаа хийсэн нь надад их таалагдсан. Тэгээ адуу нэг талдаа ингээ нөгөө 4 айл хоршиж байгаа гэсэн тий. Тэд нар нь ингээд тус тусдаа ингээд яа одоо энд гоё солон туссан байна. За тэгээ ингээ хоршоод хамтраад тэгээд одоо яг жуулчин авж байгаа байршил дээр бол одоо нөгөө мал нь нэлээд зайтай байрлуулсан учраас бас цэвэр ариун цэврийн байх тэр нөхцөл эднэрийг гоё ингээ стандартаар мөрдсөн. За энэ нь бол бас аялал жуулчлалын нөгөө нутгийн иргэдэд түшгэлсэн аялал жуулчлалын стандарт болмоор юм шиг ингэж санагдлаа. За тэгээд бас жуулчны компаниудтай бол шууд гэрээгээ хийгээд одоо жуулчдыг бас хүлээж авдаг байна. За ингээд дараагийнхаа юу л хэдүүлээ үзэх сонирх юм руу явъя.